За сайн байцгаана уу? Би Доронтой аймгийн Хан улс сургуулийн бага ангийн багш Чулуун гүйлгийн сувтай байна. За би 1993 оноос эхлэн тус сургуультай 32 дахь жилдээ ажиллаж байна. За ажиллах хугацаанд 1-р ангийг 6 удаа даан авч төгсгсөн. За одоо 4-р ангийг хариуцж байна. За хүүхэд нэг бүрийг өөртөө ихтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, тусч бие даан ажиллах чадвар дадал суулгасан зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорж ажилладаг. За энэ хүрээндээ хөгжүүлэх цагаар хүүхдүүдийнхээ авьяас сонирхлыг нээн илрүүлж хоцрогдолгүй сургаж байна. Сургуулийн таатай орчин бүрдүүлэхийн тулд математикийн кабинетыг сүүлийн 8 жил хариуцсан ажиллаж байна. Хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхдийг хөгжүүлэх нэлтгэлээ хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй сэдвт онл практикийн 5 дугаар баг хуралд хэлэлцүүлсэн. Боловсролын газрын баг боловсролын даалгаврын сангийн нэмэгдгэлд Монгол хэл математик хүн байгаль хичээлээр даалгаврын сан боловсруулан оруулсан. Сайн хичээл үйл ажиллагаа бүс аймгийн зөвлөгөөнд хүн ба байгалийн хичээлийг зааж шалгаран улсын зөвлөгөөнд 3 дугаар ангийн дэлхийд хэдэн далай хаана байдаг вэ ээлжид хичээлийг зааж хэлэлцүүлэн багшийн портал сайтад байршуулсан. Алхам бүр урам арга зүй технологи бага ангийн багш сэтгүүл багшийн хөгжил сэтгүүл нийтлүүлэн олонний хүртэл болгосон. 2022 онд мэдлээ цэгэмэнд цахим хичээлийн санд 1-р ангийн МСРХВ-ийн баттал хичээлийг бэлтгэн байршуулсан. 2021, 2023, 2024 онуудад аймгийн нэг хичээлийн хөтөлбөрийн уралдаанд оролцож Монгол хэл хичээлээр 3 дугаар байр, 5, 3 дугаар ангийн математикийн хичээлээр тус 1-р байрт шалгарсан. Сурагчдыг зайнаас суралцах хугацаанд захин программуудыг ашиглан 75 захин хичээлийг боловсруулан сургалтаа зохиомын явуулснаар ангийг хоцрогдолгүй сургахад дэмжлэг өгсөн. Үүний үр дүнд зайны сургалтын шилдэг багшаар шалгарсан. Сурагчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан бяцхан эмч эко клуб зөвлөгч шонхор бүлгийг чиглүүлэн удирдах, байгальтай зөв харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварт чиглүүлэн ажиллаж байна. Боловсролын газрын хөндлөнгийн үнэлгээгээр тогтмол 85%-аас дээш үнэлгээтэй дүгнэгдэж, хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургаж байна. Даасан ангийн сургуулийн шилдэг анги, стандарт хангасан анги, урлагийн наадмын шилдэг анги, номын анд, сайхан бичигтэн ангиар удаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн. Математик сонин кенгуру олимпиадад жил бүр 8-аас дээш суралцагчийг оролцуулж алт мөнгөн медалийн эзээр шалгарч байна. Улс сав нутгийн онлайн олимпиадад хамгийн олон сурагч хамруулсан багшаар шалгарсан. Эцэг эхийг тогтмол 4 багаар зохион байгуулан ажиллаж, олон уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн. Жишээ нь урлагийн үзлэгээр 2 дугаар байр, сургуулийн олон төрөлтийн тэмцээнд 2 дугаар байрыг эзэлсэн гэх мэт олон амжилтуудыг гаргасан байна. 2010 оноос эхлэн заа харгын нийглийн ахлагчаар ажиллаж багш нартайгаа хамтран суралцсаар байна. Монголын улаан загалмай нийгэмлэгт багш болон сурагчид элсэж хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, ангийн зорилттой бүлгийн хүүхдэд тусалж дэмжих үйл ажиллагааг эцэг эхтэйгээ хамтран тогтмол зохион байгуулдаг. Зөвлөх багшийн манлайлал үйл ажиллагааны хүрээнд бага ангийн багш нарт болон бүсийн хэмжээнд хүүхдийг хөгжүүлэх арга зүй, ангитай ажиллах арга зүй, асуудал шийдвэрлэх арга зүй, 5 хором 5 шагай арга зүйг түгээн дэлгэрүүлсэн. Тоглонгоо суралцсан төслийн арифметик үйлдэлийн дугуйлан хичээлүүлж тоглоомын 5 арга зүйг Padlet.com-д байршуулсан түгээсэн. Ажиллах хугацаанд эзэмшсэн арга туршлагаа бусдад түгээж багаар хамтран ажиллаж хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургахын үйлстэй ажилласаар байх болно.